үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлтийн 6 дугаар зүйл тэгээ үндэсний баялагын сангийн хууль гээд энэ сайн хуулиудыг бол одоо оюун эрдэнэ засгийн газар бол өргөн мэдүүлж ин өмнөх парламент баталсан энэ бол маш чухал. Одоо хэрэгжил чухал байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд юм нэхээр анх одоо оюутлогын гэрээ хийхэд тэр одоо консулмагийн очроод ерөнхийлөгч тухайн үед газрын тосны одоо талбайг нээхэж тэр одоо их л том үйл явдал болох нэгээд ард түмэнд Монголын одоо иргэдэд бол их том хүлээлт үүссэн. Тэгээ харамсалтай нь хэрэгжилтийн шатанд бол ингээд зөндөө асуудал гараад тэгээ нь уул уурхаад итгэл одоо ингээд үлэм хэмжээгээр буураад байгаа л да. Тэгээ тийм учраас одоо яах вэ гэхээр энэ том бодлогуудын хэрэгжилтэн дээр одоо бүх шатанд анхаарч ажиллах ийм шаардлагатай байгаа. Тэгээ стратегийн орд гэдэг ингээд хязгаарлагдсан. Тэгэхээр стратегийн орд гэхээс илүүтэй одоо энэ стратегийн ашигт малтмал гэдэг энэ ангиллыг цаашдаа одоо баримтлах хэрэгтэй. Одоо олон улсын туршлагаар бол ингээд энэ одоо ялангуяа энэ одоо критикал эрдэсийн жагсаалтыг одоо тухайн уул уурхай асуудал хариуцсан одоо засгийн газрын гишүүн одоо баталгаажуулаад зарлаад явж штэ. Эндээ хөрөнгө оруулалт татаад эндээ стратеги төлөв гаргаад. Тэгэхээр энэ тал дээр ямар бодлого цаашд одоо баримтлах вэ? За мөн одоо монголчууд ингээд эрдэнэ төлөвлөөр Багнуур хот одоо уурхайг яагаад эсэргүүцдэггүй вэ гэж би бол өөрөөсөө асууж үзсэн. Тэгэхээр эхлээд төмөр замаа тавиад тэндээ одоо хотхон байгуулад ингээ уурхайчин залуусын гэр бүл нь ажлын байртай сургууль цэцэрлэг эмнэлэг нийгмийн салбарт ажилладаг, нийгмийн үнэлгээгээ хийцэн хүүхдүүд нь гэрээсээ одоо сургууль цэцэрлэгтээ явдаг. Тэгээ энэ зүйлийг бүрдүүлж чадсан учраас Монголын ард түмэн дэмжиж бүгдээрээ энэ уул уурхай өгөөжийг хүртэж өөрсдөө тэндээ одоо ажлын байртай болж явж байгаа учраас энэ бол шин зүйл биш. Энийг бид хэрэгжүүлэх боломжтой. Тэгэхээр анханасаа том одоо стратегийн ийм одоо ордууд дээр стратегийн ачивт математикийг цаашдаа нээхдээ ийм одоо суурьшлийн бүсүүдийг давхар одоо шийдэж явах ийм л том бодлогыг бид нар дэвшүүлэх ёстой. Тэгэхгүй бол ингээл төсвийн хөрөнгө оруулалтаар одоо нийслэлдээ одоо байшин барилга бариад байвал эндээ шаваал энэ дөрвөн уулын дундаа. Тэгэхээр энэ бол нэг том бодлогоо цаашид энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид нар ямар Канад чиг мянган арлын орн гэж монголчууд ярьдаг мөсөн дундаас одоо алмаа золорлоогүй. Бид нар геологийн нөхцөлийн хувьд одоо байгаа одоо нөхцөлийн хувьд их одоо таатай юм нөхцөлд байгаа. За тэгэхээр цаашдаа гол санал бол энэ одоо геологийг бол өөрөө улс хийгээд тэгээ бүгдийг ашиглах албагүй. Бадамсрын гишүүн бас яг энэ уул уурхайн одоо салбарын мэрэгжилтэн инженерийнхээ хувьд бас сүүлийн үед энэ манай энэ салбарын маш чухал асуудлуудыг хөндөж байгаа, хамтарч ажилланаа. Эхнээсээ бид бүхэн бас яам дээр уулзаад энэ саналуудаа солилцоод явж байгаа. За хариуцлагатай уул уурхай гэдэг энэ кодексыг хэрэгжүүлэх ажлыг бас манай салбар дээр ярилцаад явж байгаа. За энийг мэдээж бүтнээр нь ярил нэлээд асуудал болно. Энэний одоо цаг хугацаа авна. За энэний гол юм нь бол ерөөсөө оролцогч талуудын бүх талын сэтгэл ханамж одоо харилцаа ашигтай бүгдээрээ байх гэдэг энэ л одоо зарчим байгаа. Байгаль орчин сэргээгддэг, орон нутгийн иргэд нь happy. За төр засаг нь ч гэсэн бас авах татвар хурамж аваад явах компаниуд ч гэсэн ашигтай гэсэн энэ зарчмыг бол бид нар баримтлаад явна. Тэгэхээр энэ тал дээр ялангуяа одоо Монгол улсад орхичод байгаа орон нутгийн иргэд, орон нутгийн удирдлага, тухайн орон нутг нь энэ уул уурхайгаа ашиглуулчаад хүртэх өгөөжийн асуудлыг бол нэлээд одоо чухлаар манай одоо байнгын орон дарга болон одоо Бадамсрын гишүүнээр бол манлайлан тавьж байгаа. Тэгэхээр энэ дээр салбарын яам бол санал нэг байгаа. Юун дээр шинэ хуулийн дээр энэ асуудлыг нэлээд чухлаар зөв тусгаж өгнө. Дээрэс нь энэ тал дээр бол сангийн яамтай ч гэсэн бас нэлээд одоо ярилцаж шийдвэрлэх талд нь бол ярьж байгаа гэдгийг хэлье. За сая энэ critical mineral-ийн асуудлыг хөндөж байгаа. За энэ дээр бол бид нар critical mineral гэдгийг одоо чухал ашигт малтмал гэдэг ингээд яриад явж байгаа. Энэ дээр бол нэр томьёоны хувьд ч гэсэн одоо бид нар эрдэмтдийн салбарынхантайгаа ярилцж байгаад нэг нэр томьёо өгнө. Тэгээд энийгээ бол одоо бас салбарын яам нэмүүд засгийн газар батлаад явдаг. Жишээлх юм бол Австрал гэхэд critical mineral 36 ашигт малтмал баталсан явж байгаа. Энэ дотор бидний яриад байгаа газрын хуур элементийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр одоо бид нар яам дээр ч гэсэн ашигт малтмал газрын төсний агентлагт дээр ч гэсэн энэ талын асуудлыг бүр хилцтэй болгоод хариуцдаг хүмүүстэй болгоод ингээд авч явж байгаа. Яагаад тэгэхээр бид нар сүүлийн жилд оролцож байгаа дэлхийн уул уурхайн чиг хандлага бол шилжилт явж байгаа.
уул уурхайн гадны хүмүүстэй ярихад бараг 60% нь энэ critical mineral-ийн асуудлыг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо яг энэ дэлхийн хөгжлийн энэ уул уурхайн энэ салбарын алхаанаас хоцрох юм бол хэдхэн жил байгаа. Эндээс хоцрох юм бол бид нар дахиж энэ асуудлыг сөх боломжгүй хэмжээнд хүртэл хоцрогдох гээд байгаа. Тэгэхээр таны бас энэ санаа зовж байгаа асуудлыг бид нар яам агентлагийн төвшөнд, бодлогын төвшөнд бол авч явж маш хурдан critical mineral-ийн жигсаалтыг баталж энэ талын эрх зүйгээ шинэ хуулиндаа бас тусгаад хариуцдаг хүмүүстэй болоод явах ажлыг хийж байгаа гэдгийг хэлье. За мэдээж тэр уул уурхай дагсан тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал, ялангуяа тэр амьдрах орон байртай холбоотой асуудал дээр бол тантай санал нэг байна. За энэ дээр бол бид нар түрүүний хэлсэн тэр хариуцлагатай уул уурхайхаа хүрээнд энэ асуудлаа аваад явнаа. Тэгэхээр бидний зорж байгаа хууль эрх зүйг цогцоор нь хийх гэдэг дотор бол бас энэ уул уурхайн салбарт ажиллаж байгаа Монгол иргэдийн одоо нийгмийн асуудал бол бас чухал байр суурь эзлээд явах нь зөвөө гэдэг дээр бол байр суурьтай байгаа. Тэгэхээр нөгөө усын төсвүүдээр хэдэн төгрөг геологийн судалгаанд тавих вэ гэж одоо ингэж хараад байдлаар байх биш. Энэ шинээр одоо өргөн барих ашиг математикийн хуулийн шинжилсэн найруулга дээр уул уурхайн салбараас хэдэн төгрөг олж ийн тэдний тэдэн хувь нь геологийн салбартаа. Гэхдээ энийг төр өөрөө хийгээд тэгээд төр өөрөө нөөцөө энд нь уул уурхай явуулъя, энийг бол хойч үедээ үлдээ. Энд нь мал аж ахуй, энд нь одоо аялал жуулчлал явъя гэдэг. Ингэж уулын ороо дээрээс харжгаад ингээд том тодорхойлохгүй бол ингээд бас болохгүй байгаа. За хоёрдугаарт нь бол энэ нээлттэй тендер шалгаруултыг энэ уул уурхай буюу энэ эдийн засгийн хамгийн том, хамгийн их худалдаа авалт явуулдаг салбарт бол бид нар заавал нэвтрүүлэх хэрэгтэй. Энийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа аж зүйлсийн худалдаа авах хуулийн үйлчлэлд хамруулах энэ зүйлийг юун дээр оруулж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ уул уурхайн байдлын ил тод хариуцтай уул уурхай чинь нэг талаараа бас хангагданаа. Тэгэхээр ийм бодлогын томоохон зүйлүүдийг хуульчлая л гэдэг саналтай багтдаг. Энэ дээр бас яамны байр суурийг сонсон. За улсын төсвийн одоо хөрөнгө хязгаартай. За тэгэхээр мэдээж маш олон асуудлыг шийдвэрлэх учраас энэ асуудал бол мөнгө төгрөг ялангуяа санхүүгийн асуудал бол хязгаартай. Тэгэхээр бид нар энэ дээр энэ жил гэхэд жишээлбэл бид нар уул уурхай ялангуяа геологийн судалгаан дээр нэлээд хоцрогдлоо арилгах орчин үеийн агаарын соронзон геофизикийн судалгаан дээр нэлээд мөнгө тавиад орсон 40 тэрбум төгрөг тавиад орсон харамсалтай нь одоо 20 тэрбум төгрөг нь бас хасагдсан ингээд явж явах жишээтэй. Тэгэхээр энэ асуудлаа бол бид нар цаашдаа ингээд нэлээд аваад явнаа. Наривчлсан судалгаан дээр бол хөрөнгө оруулалт нэлээд шаарддаг. Хувийн хвшлийнхэн бол дангаараа хийгээд авч явах боломжгүй ийм зүйл байгаа учраас бид нар энэ тал дээр бол хөрөнгө оруулалтаа цаашдаа бууруулахгүйгээр ингээд аваад явнаа гэдэг ийм байр суурьтай байгаа. За мэдээж хуулийн дээр бол хэдүүлээ нэлээд удаан тогтож ярина. Тэгээд таны саналуудыг бас аваад тусгаад хамтдаа гүйцэж харуулах уу? Нээлттэй тендер. За сая бас өмнө нь энэ гишүүдийн асуултанд гарсан ил тод байдал нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль. За дээрэс нь уул уурхайн салбарын ерөөсөө салшгүй нэг хэсэг бол энэ одоо уул уурхайн салбарын одоо ханган нийлүүлэлтийн асуудал байгаа. Тэгэхээр ханган нийлүүлэлтэд маш олон ялангуяа орон нутгийн компаниуд маш ихээр оролцож тэнд бүтээгдэхүүнээ янз бүрийн одоо ажил үйлчлэгээ нийлүүлэх юм боломжтой байдаг. Тэгэхээр энэ дээр бол тодорхой бас хуульчлаад өгсөн зөв байх гэсэн ийм одоо байр суурьтай. Тэгэхгүй бол нөгөө мэдээлэлд ойрхон ч юм уу эсвэл томоохон ч юм уу эсвэл одоо танил талтай компаниуд нь авчгаад бусад одоо орон нутгийн арай жижиг тийм ээ дөнгөж одоо гарааны энэ компаниуд бол оролцох нөхцөл байдал бол хязгаарлагдмал байгаа тал бол яг бодиттойгоор бол байгаа. Тэгэхээр энийг бас